За сайн байцгаана уу. Орой мэндийг хүргье. За тэгээд энэ удаагийн лайваар миний бие Бухартумны их хурлын тухай ярих гэж бодлоо. За энэ бодол юуны учраас төрөө гэхээр нилээдгүй олон хүний зүгээс Бухартумны их хурл хурлдуулах бэлтгэл шатны үйл ажиллагаа. За тэгээд Бухартумны их хурл хурлдах үеийн хуралдсны дараах үр дүн яг юуны тулд Бухартумны их хурл хурлдах гээд байна гэдгийг ард олондоо танилцуулаач, лайв юм хийгээч, хэвсийн урал хийгээч гэдэг ийм саналууд бол удаадагаад ирсэн. За жишээ нь манай нэг ах маань жилийн өмнөөс энэ саналыг тавьсан байна. За чи Бухартумны их хурлаар хурлдуулахын тулд ямар гацгааргалгаатай, ямар үр шат дагаалтай юу хийх гэж байгаа гэдгээ танилцуулаад та гэх мэтээр. За сүүлийн хэд хоног бол Бухартумны их хурл буюу их хурлыг хурлдуулахын үндсэн шалтгаан юмнуудаа яриад тодорхой хэмжээний лайв юм хийгээд гэжээ гэсэн саналууд ирээд байгаа юм. За тэгэхээр Бухартумны их хурлын тухай ингээд ярья гэх юм бол түүхэн замл үндслээс нь авахгүйлаад зорилт. За тэгээд энэ шатгаалсан үйл ажиллагаа эн чин юуны учраас их хурл Бухартумны их хурлыг хурлдуулах гээд энэ олон жилийн хугацаанд зүтгээд байгаа юм бэ гэдэг энэ шалтгаанаас авахгүйлаад маш урт хугацааны лайв болно. Ийм учраас жоохон хойшоо суугаад ирсэн. За тэгээд юу нь бодлоо. Үргэлжилсэн байдлаар 1-2-гээ дугааруулж хагаад их урт удаа хугацааны юм болно. Энэ дунд чинь их хурлын түүхэн замд энэ үндслээ яана. Их хурлаа ямар үед хурлдаж Монгол улсад энэ төр нийгэмд хэрэгтэй чухал шийдвэрүүдийг яаж гаргаж ирсэн, ямар хүмүүсийн оролцоо оролцож ирсэн гэхээс авахгүйлаад энийг зайлшгүй тайлбарлах ёстой. За ингээд дараагийн шатны ажил буюу бүх их ард түмний хурл 8 жилийн түүхэн замналтай энэ түүхэн замлаа хэлж өгөх ёстой. За энэ дээрс ямар бодлогын бичвэрнүүд гарч байгаа юм. Их Бухартумны их хурлыг хурлдуулахын тулд бэлтгэл шатны ямар ажлууд хийх юм. Энэ ажлуудаа одоо ямар шатанд явж байгаа юм бэ гэдгийг танилцуулах ёстой. Цаашлаад Бухартумны их хурл хурлдах шатны үйл ажиллагаа энэ Бухартумны их хурлын зүгээс ямар бодлогын бичвэрнүүд танилцуулах юм бэ гэдгээ ярих ёстой. Энэ зохион байгуулалтыг хэлбэрээ хэлэх ёстой. Бухартумны их хурлаас гарах шийдвэр юмудаа гарах ёстой. Энэ ер нь бүхлбүтэн системийн асуудал их ёстой. Тэгэхээр их урт хугацааны лайв болно. За ямар ч бас нэг удаагийн лайв бол нэг цаг хэрэгтэй болох байх. Та бүхэн тэгээд орж ирсэн хүмүүс нь сайхан ухаагаад үзчих байхаа. Хүн үлээлгээд явах үгээд шууд лайв эхэлж байгаа шүү. За тэгэхээр би ерөнхийдөө бэлдсэн юмудаасаа ингээд бас зарим нэгээс уншиж өгөөд иймэрхүү байдлаар явчих гэж бод. Бухартумны их хурлын түүхэн замнал гэсэн үндслээ хамгийн нэгдүгээрт эхний лайв ийхүү хийж байна. За их хурлаа буюу Бухартумны их хурл гэж юу вэ гэж байгаа юм. Бухартумны их хурлын ярихын тулд эхлээд уламжилт их хурлыг буюу төрч ёсны түүхэн уламжлалыг ярихаас өөр гарч байхгүй. Бухартумны их хурл буюу их хурлаагаа ярьж иж дараагийн алхмуудаа бид нүс хийнэ. За ийм болохоор ард түмэндээ ойлгомжтой танилцуулахын тулд маш товчхон явчихна. За тэгэхээр Монголын төрийн түүхэнд хамгийн чухал хамгийн дээд шийдвэр гаргах байгууллага нь их хурлаа байжээ. Энэ нь энгийн зөвлөгөөн бус. Харин бүх аймаг ноёд авг баатрууд язгуурчнууд болон нийгмийн төлөөллүүд оролцдог үндэсний хэмжээний их чуулган байсан юм аа. За чуулган гэж ерөнхийдөө нэрлэж байгаа юм тийм ээ. Их хурлаа бол Монголын төрийн эрх мэдлийг хамтын зарчмаар хэрэгжүүлэх эртний ардчилсан шинжтэй тогтолцооны гол илэрхийлэл байваа. За их хурлыг их олон түүхчид дэлхийн анхны ардчилсан хэлбэр гэж бичиж байсан. Олон судлаачид ингэж тодорхойлж ирсэн байдаг. За монголчуудын дунд
хаан ширхэг залгамжлуулах, дайн байртаа зарлах, шинэ хууль тогтоох, цэргийн бодлого тодорхойлох зэрэг хамгийн чухал асуудлуудыг зөвхөн их хурлтайгаар хэрэгжсэн шийдвэрлэдэг байсан. Энэ чуулган зөвхөн төрийн шийдвэр гаргах газар биш, мөн Монголын ард түмний эв нэгдлийн бэлэгдэл нь байсан юм. Монголчуудын их хурлтай гэдэг нь ноён хан язгуурт нь зарим үед бүх аймаг овгийн төлөөлөл цугларч хаан өргөмжлөх, дайн шийдэх, төрийн бодлого тогтоох дээд чуулган байсан. Энэ уламжлал нь Чингис хаанаас өмнө нүүдэлчдийн дунд байсан боловч Монголын эзэнт гүрний үед буюу Чингис хааны үед хамгийн тод хэлбэрээр олж, төрийн механизм болж, институт хэлбэрлэлөө орж. Олон судлаач эрдэмтэд их хурлтай бол төрийн маш том институт байжээ гэж судалгааны бүтээлүүдэд дурдсан байдаг. За тэгэхээр одоо ингээд ерөнхийдөө хүннүүгийн юунаас нь эхлээд ярьчихна. За үе үеийн их хурлын ямар болсон маш товчхон тайлбарлаад өгчин. Тэгээд өнөөдөр хүннүүгийнхээ их хурлын талаар ерөнхий байдлаар та бүхэндээ танилцуулаад энэ удаагийн лайв ингээд төгсгье. За тэгээд та бүхэн анхааралтай, чагнаад сайхан шеэрлээд, за яг энэ орж ирсэн хүмүүс сайхан нэг шеэрлээд өгчих. Ингээд хэдүүлээ бие бинийгээ дэмжиэд энэ ерөнхийдөө Монголын төрч ёсны түүх уламжлалын талаар яриад байгаа. За тэгэхээр хүннүг үеэс 21-р зуун хүртэлх Монголд болсон гол их хурлаануудыг он дарааллаар нь тоомлон жагсаах буюу за он дарааллаар нь чадан ядан өөрийнхөө хэмжээнд олж уншсан энэ тодорхой хэмжээний судалгааны материал гэсэн үг. Энэ судалгаан дээр түшиглээд хэлж өгье гэж. За эртний нүүдэлчдийн үе. Хүннүүгүр манай эртний өмнөх 3 дугаар зуунаас манай эртний 1 дугаар зуун. Манай эртний өмнөх 209 он. Модон шинэ ноёдын чуулганаар хүннүүгийн их шинэ болсон. Хүннүүгийн төр жил бүр ноёдын их зөвлөгөөн сүнчин орчимд болдог байсан байна. За Түргийн хамт улсын үе 552 оны багцаа Буман хаан аймаг ноёдын их чуулганаар хаан өргөмжлөгч байжээ. 1851-ээс 581 оноос 603 оны хооронд Түргүүдийн аймаг ноёдын чуулганаар хаан сонгогдож байсан. Уйгыр Кеданы үед 744 он Баянчуур хаан Уйгырын хаан болж өргөмжлөгдсөн чуулган. 907 онд Елэ Абажиг Кедан аймгийн их чуулганаар хаан болгосон. За Монголын эзэнт гүрний үед их хурлын хамгийн оргил үеийг Монголын эзэнт гүрний үе гэж үздэг. 1206 онд Монголын их хурлаа Чингис хааныг өргөмжилж, за онон гол орчим их Монгол улс байгуулагдаж, за энэ их хурлаагаас засаг захиргааны аргатын систем, цэргийн зохион байгуулалт, төмтийн ноёд буюу төрийн нэгдсэн систем үүсэн бий болж төрч ёсны мэн түүх уламжлал үг эхэлсэн юм а. За 1229 онд Өгөөдө хааныг их хурлаанаар хаан өргөмжилсөн. 1246 онд Гүйг хаан их хаан болсон. 1251 онд Мөнх хаан их хаан болж өргөмжлөгдсөн. 1260 онд Хувлээ хааныг их хаанд өргөмжилсөн. За бас нөгөө талд нь ариг бүх их хурлаа хийж их хурлаагаас хаан өргөмжилж ийхүү Монгол төрийн задрал ихсэн гэж үздэг юм а түүхэн дээр. За тэгээд их Монгол улсын дараагийн үеийн их хурлаанууд маань юу вэ гэхээр Ян улсын үе. Хувлээ хаан Ян улсыг зарлах шийдвэрийг 1271 онд их хурлаагаас гаргаж байсан байна. За хойд Ян буюу 1370 онд Бэлэг таан Аюу Шидэр хаан өргөмжлөгдсөн. 1470 оны орчим Мандухай Цэцэн хааны дэмжлэгээр Батмүх Даян хааныг их хурлаагаар хаан болгосон. За их товчлоод ярьж байгаа шүү. Энэ дунд маш олон хаадууд их хурлаагаас хаан болсон. За тэгээд цаашлаад баруун зүглөө урагш автон улстай дайтах гэх мэтийн шийдвэрүүд их хурлаагаас гаргаж ирсэн маш олон удаагийн их хурлын он дарааллууд байгаа. За эднүсийг товчлоод гол гэж өөрийн зүгээс үзэж байгаа болон судлаачид Монголын
энэ төр нийгмийн хэмжээнд нөлөөс босгооц их хурлтайнууд гэж үздсэн олон давтамжтай ийм их хурлтайнуудыг л тоомлоод хэлж байгаа шүү. За манжийн үеийн Монгол ноёдын чуулган манжийн үед жинхэнэ их хурлтай албан ёсоор ховор байсан боловч 1691 онд Долон нуурын чуулган халах ноёд манжийнхаа дагаар болсон. За 8 дугаар Богд хаант улс Богд хааныг 1911 онд Богд хааныг Монголын хаан дүрмжилсэн ноёдын чуулган 1915 онд Хяактын 3 улсын хэвцээрийн өмнө Монгол ноёдын зөвлөгөөнүүд буюу их хурлтай хийгдэж байсан. За орчин үед болохоор 1921 онд Монголын ардчилсан хувьсгал ардын төр засгийн хурал ард түмний төлөөллийн шинжтэй, ард түмний хурлын шинжтэй ийм үйл ажиллагаа хийж болж байсан. Энэ мэн шууд их хурлтай гэж үзэж болохоор үйл хэрэг болсон байдаг. За 1924 оны ман намын ангатугаар хурал гэж үздэг. За мөн их хурлтай хэлбэртэй бүх ард түмний төлөөлөл оролцсон ийм хэлбэртэй үйл ажиллагаа явагдаж байсан. 1290 онд Монголын ардчилсан хувьсгал үндэсний зөвсөлтчлийн чуулганууд эхэлсэн. За үүнийг бол шууд их хурлтай гэж үзэж болохоор байсан байдаг. 1992 оноос Монгол улсын их хурл Монголын төрийн парламентын тогтолцоо их хурлтай төстэй байгууллагыг үүсгэн байгуулах. За их хурлтай хэлбэрийн энэ үйл ажиллагаа эхэлж байсан байдаг. За 21-р зууны их хурлтай хуралдах санаачлагууд гарч ирсэн байдаг. 2010 онд намрын их баяр тэргүүтэй нөхдүүд их хурлтай гэж хийж байсан байдаг. За баас ихч мань бас нэг удаа хийсэн байгаа. Гэх мэтчин битцсэн. За тэгэхээр тэгээд эндээс бол хүннэг үед ноёдын чуулган хэлбэртэй байсан байна. Төрөг уугрын үед хаан сонгох зөвлөгөөн, Монголын эзэнт гүрний үед төрийн дээд байгууллага институцийн хэлбэрт орж ирсэн. За манжийн үед ноёдын чуулганы хэлбэртэй болсон байна. За 20-р зуунд парламентын хэлбэрээр шилжсэн. Энэ мэн одоогийн парламентыг их хурлтай бас нэг сүүдэр тал гэж харж болно гэж байгаа юм. За эдгээр зүйлүүд байд их хурлтай төс төрсний түүх уламжлал гол их хурлтай эдмэн эдгээр зүйлүүд хийж байгаа маа. За тэгээд юуны их хурлтай автоургийн ноёдууд хаад за автоургийн ноёдуудын чуулганууд гэдэг ингээд дурдах юм бол маш урт хугацааны юм болно. За жишээ нь 1206 оны Чингис хааныг Тэмүүжин Чингис хаан өргөмжилсөн Монголын төс тус байгуулагдсан их хурлтай анхны том хуралтай гээд үүнээс хойш ингээ үргэлжлүүлээд дандаа автоургийнхныг нэрлээд явчих юм бол 70 гаруй их хурлтыг нэрлэчихье. За нийтдээ бол 200 гаруй Монгол улсын төрд түүхэн тэмдэглэгдүүлсэн Монгол улсад нөлөө болох үс их хурлтайд байгаа маа. За эдгээр их хурлтыг би дараагийнхаа лавьаар танилцуулаад хэлчихнэ. За тэгэхээр одоо хэдүүлээ энэ хэсгээ төр орхиод за хүннүгийнхээ үеийн ороод явчих. За хүннүг үгэн маань манай эртний өмнөх 3 дугаар зуунаас манай эртний 1-р зуун хүртэл хүннүүчүүд бол их хурлтай зөвшөлтөгч шуулганы хамгийн эртний жишээ үлдээсэн нүүдэлчд гэж үздэг. За онцлог нь жилбэр ноёдын аймгийн тэргүүнүүд цугларч төрийн асуудал хэлэлцдэг байсан. За шинээр хаан гэдэг хутгуун маань одоо дараа нь гарч байгаа шүү дээ. Тухайн үед бол удирдагч шинья гэж нэрлэдэг байж. За шиньягаан зөвшөлтчлөөр бацгааж болдог байсан. Дайн инхийн бодлого татвар нүүдэл зэрэг томоохон асуудлуудыг шийдвэр гаргадаг байсан. Энэ үеэс хамтын шийдвэр гаргах гэсэн сууж орчим үүссэн гэж үздэг юм аа. За Шинбэ улс манай эртний өмнөх 1-ээс 3 дугаар зуун хүннүгийн дараа залгамж үе. За онцлог
аймагуудын холбооны шин давмгай их хурлын маягийн цуглаан хэвээрээ үлдсэн хаан сонгох эв нэгдсийг хадгалах гол хэрэгс нь их хурлаа болж явуулсан байдаг. За Жужаанаас 4-6 дугаар зууны үе анхны хаан нь Хагаан буюу за ийхүү хаан гэдэг нэршил Монголын тав нутгийн нүүдэлчдээс ихтэй гэдэг мэн эндээс харагддаг. За Жужаан улс анхны хаан үзэгдэгчаан Хагаан буюу хаан гэж нэрлэж яжээ. За ийм учраас одоо дэлхийд даяараа хаан гэдэг утгыг авч хэрэгж ирсэн байдаг. За анхны хаан цолыг хэрэглэсэн нүүдэлчд гэж байгаа юм. За онцлог хааныг ноёдын чуулганаар өргөмжилдэг буюу хуралдаагаас өргөмжлөн цэргийн болон төрийн бодлогыг хамтаараа шийднэ, их хуралдаагаар шийднэ. За төргийн хаант улсын үе 6-аас 8 дугаар зууны үед нүүдэлчдийн төрийн байгуулалт оргилдоо хүрсэн үе буюу онцлог нь Кролтай буюу их хурлыг албан ёсны институцийн хэлбэр рүү оруулж эхэлсэн байдаг. За хаан сонгох, төрийн бодлого батлах, төр, хаан, ноёдын зөвлөл буюу ноёд оролцдог ийм төрийн шатгаалтай байжээ. Их хурлын манийхүү залуун чалаа болоод явчихж байгаа юм. За уйрын хаант улс. За энэ мэн 8-аас 9 дугаар зууны үед за их богино хугацаанд тал нутагт уйрууд хаанчилсан байдаг. За онцлог нь төргийн уламжлалыг үргэлжлүүлсэн их хурлаараа төрийн шийдвэр гаргадаг байсан шашин ба төрийг холбож эхэлсэн анхны тус тус нүүдэлчдийн дундах шүү. За 6-ад Хятад баруун Ля улс гэж нэрлэдэг Ля улс 10-аас 12 дугаар зуун хагас нүүдэлчин төр. Онцлог нь хос төрийн систем нүүдэлчин суурин гэсэн хос төрийн системээр ажилладаг байсан байна. Ноёдын зөвлөл чуулганы хэлбэрээ за мөн хадгалсаар байсан. Их хурлын хэлбэрээ хадгалсаар байсан гэсэн үг. За хамаг Монгол улс 12 дугаар зуун Монгол овг аймагуд нэгдэж эхэлсэн үе. За онцлог нь овг аймгийн ноёдын их чуулган их хурлтай тогтмол болж эхэлсэн. Хааныг сонгох, огцруулах хэрэгтэй ийм байгууллага болж хувирсан. Эв нэгдэл дайн за холбоо байгуулах за нүүдэл овг аймгийн нэгдлүүдийн асуудлыг ер нь хамаг Монгол аймаг доторх бүх асуудлаа зөвшөөрчлийн буюу их хурлын хэлбэрээр шийдэж эхэлсэн байна. За 1206 оны их хурлтай оргил үе тийм ээ. За сая би дурдаад өнгөрсөн учраас ерөнхийдөө маш товчхон хамаг Монголын уламжлал оргилтой өрсөн үе. Үр дүн нь Чингис хаан их Монгол улсын хаан болгон өргөмжилж Монгол улс буюу дэлхийг нэгтгэсэн дэлхийн номер 1-р гүрэн улс үүсэх эхлэн тавигдсан гэж байна. За нэгдсэн хууль нь их засаг батлагдсан. Уг оны их хурлтайгаар их засаг хууль батлагджээ. Төрийн нэгдсэн бүтэц бий болсон гэж үздэг. За эндээс их хурлтай бол төрийн хууль ёсны их сурвалж байсан мэдэгдэж байгаа юм. Хааны эрх мэдэл ганцаар биш чуулганаар баталгааждаг байсан үүгээр илэрхийлэгдэж байгаа юм. Нүүдэлчдийн төр арчилсан шинжтэй зөвшөөрчлийн тогтолцоо байсан гэдэг нь эндээс харагдаж байгаа маа. За ингээд тодорхой он цагийн юмуудыг хэлж эхлэе. Одоо хүннүү гүрнийхээ төрийн байгуулалтын систем л нөө явчих. Тэгэхээр би саяын дурдсан тал нутагт төрт улсуудаа байгуулсан улсуудын дотоод зохион байгуулалт ард түмний онцлог амьдралын онцлог цэрэг дайны зохион байгуулалт овг аймгийн зохион байгуулалтуудын талаар ерөнхийдөө лайв болгон дээр яриад байна. Тэгэхээр лайв маань ерөнхийдөө нэг цаг хэрэгний цагаас урт лайвнууд болоод байгаа. Ингээд цуврал хэмжээний лайвууд хийж агаад хамгийн сүүлд нь миний бичсэн 4 төсөл үүдий. 4 төслийнхээ эмхтгэн янзлцсан байгаа хамгийн гол нэг төслөө танилцуулах. Энэ мэн нэг 2 сар 3 сар ажил болох байх. Ингэж олон хүмүүсийн санал болгосны дагуу бүх аль түмний их хурл юуны учраас хийх гээд байгаа юм бэ?
бүх ард түмний их хурал яг юунд үндэслэсэн бэ? Тулгуур зарчим нь юу бэ гэдэг тийм ээ. Үзэл баримтлалын байдлаар танилцуулахаас өөр аргагүй байдалд орчоод байгаа юм шүү. За ингээд ойлгоо. За тэгээд энийгээ төр орхиод хүннүү гүрний төрийн байгуулалтын систем рүү гараад авчи. Дээд ирэх мэдл нь Шинья буюу хаан тийм ээ. Төрийн тэргүүн нь Шинья байсан. Тэнгэрээс заяат ирэхтэй гэж үзэж тэнгэр шүтсэгтэй байсан ийм ард түмэн Монголын шууд дээд өвөг гэж үздэг. Гэвч дангаар биш ноёдын зөвсөлтсөл буюу их хурлаагаар хааны буюу Шиньян ирэх баталгааждаг байсан. Өөрөөр хэлбэл хаан зөвлөлтөгч болгон гэсэн ийм хэлбэртэй засаглалын хэлбэртэй байжээ. За төрийн бүтц нь баруун болон зүүн жигүүр гэсэн хоёр жигүүрийн хэмжээнд явж байсан байна. Улсыг хоёр жигүүрт хуваана. Зүүн нь ихэмчлэн залгамжлагч. За баруун талд нь бол голчлон нөгөө дагаар орсон байрт эзэлсэн буюу Дунхуу гэх мэт аймагуд байсан. Зүүн нь за баруун нь бол тодорхой хэмжээний овг аймагуудын нэгдэл байсан гэж үздэг. За аль нь цэргийн болон захиргааны дотоод хэрэгтэй байсан байдаг. За төмний ноёд гэж тухайн үед улс нь 24 том нэгжид хуваагдана. Тэднийг төмний ноёд удирдна. Бүгд шинрээд захирагдана гэж байна. Дээд язгууртны зөвлөл их хуралтай буюу их чуулган жил бүр ихэвчлэн хавар намарт цугларна. Бүх том ноёд оролцоно. Энэ нь хожимын их хуралтай их хэлбэр болсон гэж үзэхэд болохоор байна. За анхны хаан Шинья, модун Шинья манай эртний өмнөх 209 онд Шинья хаан болсон. За Шиньягийн тухай би энэ юуныхаа лайвныхаа сүүл хэсэгт хэлье гэж бодож байгаа юм. За тэгээд хүннүү гүрний жинхэнэ утгаар нь байгуулсан хаан гэж үздэг. Эхэлс нь төмийн Шиньяг зайлуулж буюу эцгийгээ зайлуулж төрийн эрхэнд гарсан. Дараа нь ноёдын дэмжлэгийг авч их хурлаагаа албан ёсоор баталгаажсан хаан болсон. Тэр үеэс Шинья зөвхөн хүчээр бус ноёдын зөвшөөрөл чуулганаар баталгааждаг уламжил тогтож эхэлсэн байдаг. За их хурлаа түүхэн уламжлалыг модон Шинья хамгийн тод хэлбэрээр үүсгэж эхэлсэн гэж үзэхэд бас болохоор энэ санагдаж байгааз. За их чуулганаар их хурлын хэлбэр тийм ээ гарч байсан чухал шийдвэрүүд нь хаан өргөмжлөх батлах, Шиньяг ноёд хүлээн зөвшөөрөх, залгамжлах гэдгийг тодорхойлно. Зарим тохиолдолд огцруулах хүртэл арга хэмжээг авна гэж байна. Дайн эхийн бодлого хятад хан улстай дайтах эсэх. За найрамд байгуулах, худалдааны гэрээ, татвар, мөн баруун зүгт довтлох гэх мэтийн асуудлуудыг их чуулганаа хэлсдэг байжээ. Цэргийн зохион байгуулалт нь аян дайн төлөвлөх, аль жигүүрт хаашаа довтлох, цэргийн хүч хуваарлах, за мөн эдгээрийг их хурлаагаар зөвсөлтчлийн хэлбэрээр зөвсөлтч их хурлаагаас шийдвэр гаргадаг байжээ. За дотоод засаглал, за мөн их хурлаатай холбоотой аймагуудын хэр нутаг, мал сүргийн нүүдэл, татвар, алба татвар гэж бид бүхэн ярьдаг тийм ээ. Алба татварын хэв хэмжээг за мөн их хурлаагаас шийдвэрлэнэ. Эв нэгдэл сахилга, урвсан ноёдыг шийтгэх, дотоод зөрчлийг зохицуулах, нэгдлийг эв нэгдлийг хадгалах их хурлын шууд шийдвэрээс хамааралтай. Хүннүүгийн төрийн системийн хурдтай шинжин эрх мэдэл нь цэргийн хүч, чуулганы зөвшөөрөл буюу их хурлын зөвшөөрөл дээр тулгуурлаж байснараа хүннүү төрийн
хурд үнээс үүсч байсан гэж үзэхэд болно. За шийдвэр нь тийм удаан биш явагддаг байсан. Ноёд цуглар нь шууд хэлэлцэн. За шуурхай шийднэ. За шийдвэрээ батлна. Хэрэгжүүлнэ гэсэн энэ шатаагалтайгаар үйл ажиллагаа явагддаг байжээ. За дайны нөхцөлд тиймээс дайны нөхцөлд маш хурдан зохион байгуулалтанд орох чадвар энэ үеэс эхэлсэн гэж үзэхэд болно. За тэгээд хүннүг үеийн их хурлд яаж явагддаг байсан талаар за чуулганаа шууд зарлах нь байна. Чуулганы хэн зарлах вэ гэхээр Шинья буюу хаан зарлана, ихэвчлэн хавар цэргийн бэлтгэл нүүдлийн эхлэл үед за намар үр дүн дүгнэх их ан авын дараа ан авынхаа юуг за тэгээд мөн дээрээс нь хүннүү төрийн үед хүн амын тооллого болдог байсан гэсэн их сурвалжтай мэдээлэл явагддаг. За эдгээр зүйлүүдийг мөн их хурлаар гаргадаг байжээ. За ер нь бол их хурлаар хийж байсан байршлын юмнууд нь тодорхой бус. Гэвч үүнийг ариун газар буюу төрсөн нутаг 3 голын сав газартаа хийдэг байжээ гэдэг. За оролцогчдыг цуглуулах баруун зүүн жигүүрийн ноёд цуглана. За зарим нэг хүмүүсийн их сонин гарч гаргалгаа түүхэн ишлэл юмнууд байгаад байдаг. За тэр нь яг дэлхийн хэмжээнд батлагдаагүй юм учраас би энэ дээр ярихгүй. Ямар ч байсан манай босоох Монголын тэмцэгч Эвертон гэсэн нэг тийм сонирхолтой шийдэл гаргасан. Би тэрийг бас уншиж ирсэн. Их сонин юм шийдэлтэй юм гаргаж ирсэн байлээ. За тэгэхээр баруун зүүн жигүүрийн ноёд цуглах нь байна. 20 төмний удирдагч цуглах нь байна. Хааны төр садан хан хөвгөд цугладаг. Энэ нь төр цэрэг язгууртны нэгдсэн чуулган буюу нэгдсэн их хуралдай болдог байжээ. За хуралдай үед бол ёсол тогтлохын үйл ажиллагаа тэнгэр, хөх тэнгэр, өвөг дээдстэй тахилга өргөнө. За морь мал ямар тахих үйл ажиллагаа явагддаг байсан байна. Энэ шийдвэрийг тэнгэрийн ивэлтэй болгодог байжээ. Их хурлаараа гарч байгаа шийдвэрийг тэнгэрийн ивэлтэй болох үйл ажиллагаа инхүү явагддаг байсан байна. Хэлцүүлгийн хувьд Шинья асуудлыг дэвшүүлэн тавьдаг. Ноёд ээлжсэн саналаа хэлнэ. Заримдаа маргаан үүсэх асуудлууд гарч ирсэн. Жижиг ноёд Овг аймгийн удирдагчид салж нүүх их хурлаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй сонсч салж нүүх гэсэн дотоодын жижиг шажиг хямрал юмнууд гарч ирсэн. Бас түүхэн дурддагдан үлдсэн байдаг. За хамгийн чухал онцлог нь юу вэ гэхээр чөлөөтэй санал хэлэх эрхтэй байснараа бас анхны арчсан хэлбэртэй байсан гэж үзэхээс аргагүй. Гэхдээ эцсийн нөлөө нь хүчрхэг ноёд Шинья эцсийн шийдвэр гаргадаг байжээ. За шийдвэр гаргалт нь санал нэгдэх. За зарчим давмгайлт нь илүү буюу арчлалын нэг хэлбэр олон хон сонсдог байж олон хон саналаар олон саналыг дүгнэж Шинья эцсийн шийдвэр гаргадаг байжээ. За заримдаа цэргийн ихэнхийн санал сая дурдсан тийм ээ. Эсвэл Шинья шийдвэрийг ноёд баталгаажуулах ийм хэлбэртэй байсан байна. Орчин үеийн ойлголтоор зөвсөлтлийн арчлал хэлбэртэй язгууртны ноёрхлын хэлбэр үүнд харагддаг байсан байна. За баталгаажуулалт нь шийдвэрийг тангараг өргөн найр цайдлагын цэргийн болон захиргааны тушаал болгон таана. Хэрэгжилт ноёд өөрийн төмөд очиж хэрэгжүүлнэ. Маш хурдан дамждаг байсан. Энэ амт дамжсан тушаал маягаар. За процессын товч байдсан зарлах, цуглах, тахилах, хэлэлцэх, шийдэх, батлах, хэрэгжүүлэх гэсэн ийм шат дагаалтай байжээ. Энэ бол хожимын их хурлын
нэг загвар юм аа гэж үзэж байгаа юм. За модон шинэ шийдвэрүүд он дарааллууд нь манай эртний өмнөх 2009 он төрийн эрхлэлт хийсэн юм шүү дээ ер нь бол. Гэхдээ их зүг хаан байсан гэж миний зүгээс үздэг юм. Монголын ард түмэн ч ингэж үздэг баг. Эцэг түн шинэгаан зайлуулж эрхэнд гарсан. Цэргийн сахилга тогтоосон. За цэргийн сахилга гэн нөгөө эсгэлдэг сум буюу дууцсан гэх мэт юмнаас домгоос бас харагддаг тийм ээ. Гол шийдэл нь төвлөрсөн хатуу сахилга бат бүхий төрөг байгуулсан байдаг. За манай эртний өмнөх 2008-аас 2006 оны үед дотоод нэгдлээ үүсгэсэн. Энэ нь юу вэ гэхээр эсэргүүцэж байсан ноёдуудаа бүгдийг устгасан байдаг. Бүх аймгийг захиргаанд оруулах дайн хийсэн байдаг. За үр дүнд нь нэгдсэн хүчирхэг хүннээ улс буюу нүүдэлчдийн анхны төс улс гэдэг дэлхийн хэмжээнд яригддаг улс маань ийхүү хүчирхэгчин гарч ирсэн байдаг юм аа. Манай энэ өмнөх 2006-аас 2010 хөрш аймагуудыг нэгтгэх Дунхуу, Ёчэжэ гэдэг зэрэг аймагуудыг довтолсон баруун зүүн нутгийг нэгтгэсэн шийдвэр нь төрөмгийн тэлэлтийн бодлого маягтай юм бодлогоор буюу бас мөн үүнээ их хурлаагаар буюу ноёдын чуулганаар баталгаажуулж хийж байжээ. За тэгээд ерөнхийдөө бол хүннүүгийн үеийн их хурлын талаар товчхон ингээд дурдчихлаа. За тодорхой хэмжээний хүннүүгийн үеийн дотоод зохион байгуулалтын талаар бас дурдж юу яла. Тэгэхээр энэ дээр нэг домог маягийн ч юм уу. За нөгөө их хурлыг дараагийн их хурлын залгамж их анхны хэлбэр болгох хэмжээнд аваатсан модон шинэгийн тухай тодорхой хэмжээний жижигхэн тайлбар ганц хоёр домгуудыг хэлээд өгье гэж бодсон юм аа. За бага нас нь бол яг вэ хүн цорилтын дунд өссөн хан хүү байсан тийм ээ. За түмэн шинэгийн хүү гэвч эцэг нь өөр хатнаас төссөн хүүгэн залгамжлагч болгохыг хүссэн. Иймээс модоныг дайсны нутагт дайтжсэн дайсанч талынхаа нутагт бяцаанд үлдээсэн. За энэ мэн юу вэ гэхээр ямар нэгэн байдлаар ер нь их ургийн гэрээний эхлэл үе гэж бас үзэж болно. Гэрээ хийж байгаа юм. Гэрээнийхээ бяцаа болгож өөрийнхөө хан хүүг ойр садан төрлөخөө хүмүүсийг өгдөг, гүнжээ өгдөг иймэрхүү хэлбэрийн үйл ажиллагаа байсан байдаг. Гэрээгээ зөрчих юм бол бяцаанд байгаа хүнийг шууд устгаж дайн хийдэг ийм хэлбэртэй байсан. За ийм учраас модон нэг түмэн шинэ өөр хатнаас төссөн хүүгэн хаан болгохын тулд гэж байгаа шүү. Дайсны нутагт бяцаа болгон илгээсэн байдаг. За домгийн үед бол тэгээд ингээд түмэн шинэ уг бяцаанаас зүгтэж хурдан бор унаад гэдэг шүү. Зүгтэж орж ирээд эцгийгээ өнөөж хаан болсон гэдэг ийм домог яригддаг. За энэ эсгэлдэг сумны домог энтэйс яригдах гэж байгаа. Эсгэлдэг сум маань юу вэ гэхээр өөрийнхөө цэргүүдийг нэг зүг рүү харуулдаг болох сургасан байдаг. Энэ мэн хатуу ширүүн тушаал зөссөн тохиолдолд хатуу ширүүн цэвэрлүүлэх цааз юм ихтэй ийм юмар цэргүүдэд бэлтгэж эхэлсэн. За хамгийн анх өөрийн
маш үнэтэй хүлэг морилууг харуулсан байдаг. Хүлэг морилуу харваагүй цэргүүдэн цаазалсан. Хүлэг морилуу харавсан цэргүүдэн магтаж урамшуулсан байдаг. За дараагийн удаад өөрийн хамгийн хайртай хатан зугаа харуулсан. За мөн дахиад эргэлзсэн хүмүүсийг устгасан. За ийхүү дууд сум тавьсан зүглүү хүннүү цэргүүд буюу модон шинэгийн шадар цэргүүд бүгд зэрэг ном тавьж сурах ийм хэлбэрлүү харуулад хамгийн сүүлд нь эцэг төмөн шинэ лугаа харуулж энэ үед нь бүх зэрэг харуулж байсан гэсэн. За ийм нэг домог явдаг юм аа. Энэ мэн хэлсэн үг шууд биелэх эргэлзэхгүй ганц төвтэй бодлого эндээс бий болгож цэргүүдийнхээ оюун ухаанд суулгаж өгсөн гэдэг. За ийм домог байдаг. За ийхүү төмөн шинэ мэн ноёдын чуулган хоролдуулж ноёдын чуулган буюу их хуралдаагаар хүннүү гүрний их хаан болжээ. За дунхуутай хийсэн дайнуудах бас нэг сонирхолтой газар бол улсын үндэс гэж хэлсэн. Бас нэг сонирхолтой домог байдаг. За үүнийг бас яадаг ч тийм ээ. Домог маань юу гэдэг вэ гэхээр Дунхуу бол тухайн үед маш хүчирхэг нүүдэлч аймаг байсан байдаг. За энэ хүчирхэг нүүдэлч аймгийн хаан гэхэд модунг одоо нэгсэн өдөөнд туршиж байгаа. Хурдан морь өгчгөө гэж нэгсэн байдаг. Ноёдууд нь зарим ноёд нь өг гэсэн байдаг. Зарим нэг ноёд нь өгөхгүй гэсэн байдаг. Өгөхгүй гэсэн ноёдуудаа засаглаад за тэгээд хурдан морь өгсөн. За дараагийн удаад нь хатны нэгсэн. За өгсөн. За бас өгж болохгүй гэсэн ноёдуудаа засаглаад ингээд өгсөн байдаг. Эцэст нь хоёр улсын хооронд дох тийм завсрын бүс гэхүү хүн нутгилдгүй тийм нутгийг нэгсэн. За энэ удаад бол зарим ноёдууд бас тэр одоо хүн нутгилдгүй юм газрыг надад өгч одоо инх тайван найрамдтай бай гэсэн. Боловч за мөн нөгөө өгөхийг дэмжсэн ноёдуудаа засаглаад газар бол улсын үндэс гээд шууд дайн заргалж дунхуйчуудыг цохиж эрхэнд оруулсан байдаг. За тэгэхээр модо шинэгийн юунд дунхуунаас төгсөн хариу нь юу вэ гэхээр газар бол улсын үндэс. Яаж ч байсан бид газраа олохгүй гэсэн ийм хэлбэрийн хариулт өгсөн байдаг юм аа. За тэгээд энэ үргээд лайваа өндөрлөе. Хүн гүрний дотоод зохион байгуулалт хүн гүрний үед хийгдэж байсан тодорхой хэмжээний их хурлын бас түүхэн ондагаалт юмд үлдсэн хэвийн хэмжээтэй юмнуудыг ганц хоёр домог түүхийн тухай таагуунд ингээд танилцууллаа. За дараагийн удаад дараагийн их гүрний тухай буюу Дорон голын сав нутагт үүссэн их гүрнүүдийн үеийн их хурлын талаар лайвуудыг хийгээд явчихнаа. За тэгээд энэ удаагийнхаа лайвны цагийг харна. Хэдэн минут болж байна. Энэ хүннүүгийн тухай лайв бол ерөнхийдөө миний бодлоор нэг цаг хэрэгтэй болох болов гэж бодож байсан боловч их богинохон хэмжээний болох шиг надад санагдлаа. Тэгэхээр дараагийнхаа лайвуудаар 1-2 улсын хэмжээний тийм ээ бодлогуудыг хүннүүгийн үеийн юм мэн болохоор яагаад гэхээр мэдээ урт хугацааны юм болох шийдтэй байсан. Гэвч яг лайвн дээр ингээд багцлаад ярихлаа ерөнхийдөө богинохон болж байгаа юм байна. За тэгэхээр дараагийн үеүүдэд Дорон голын сав газар төс тусаа байгуулсан энэ
улсуудын их хурлаануудын талаар зайвуудыг хүргэх нь байна. Ингээд энэ их хурлаануудын талаар зайвуудыг хүргэж аваад их Монгол улсын тухай зайвыг 1-2 удаа юм уу 3 удаагийн ийм дистагастаар хийх байх. Энд бас оролцсон хүмүүсийг тодорхой хэмжээнд сая модон шинэгийн талаар товчхон дурдж яасан шиг маш товч хэлбэр танилцуулаад явчихсан. За ингээд хамгийн сүүлд нь буюу зайвныхаа төгсгөлийн зайвууд дээр бодлогын бичиг баримтаар танилцуулж эхэлнэ. Бодлогын бичиг баримт бол 600 хуудас ийм том материал байгаа. Энийг бас товч танилцуулна. Тэгэхээр бодлогын бичиг баримтын займ маань бас нэлээд урт хугацааны зайв болох гэж бодож байна. За тэгээд энэ хамт байсан та бүхэнд баярлалаа. Зайв минь ширлээд өгөхийг хүсье. Нөхөж үзэж орж ирсэн хүмүүс маань бас сайхан ширлээд өгөөрэй гэж хүсэх байна.